номлыг өгөөч хийгээч гэж одоо уйсан учраас маа залуучууд маань ингээд бас энэ номлол нь одоо дуусаагүй байгаа. Надаас хойш өргөжлөх болно. За ингээд та бүхнээс нэгэн асуултыг асуумаар. Энд Есүсийн дагалдагч нар байвал амин гэж хэлэхгүй юу? Нийцгэн жишээ. Тэгээд үнэхээр Есүсийн дагалдагч нар энэ ч сууж байгаа гэж би одоо түмэнтэй итгэж найдаж байгаа. Бид бүхэн сонгогдсон. Есүсийн дагалдагч байхаар сонгогдсон. Амен. Ямар гоё юм бэ? Бүгдээрээ нэг энэ талаар одоо ярилцъя гэж бодож байна. Иохан номын 6 дугаар бүлэг дээр нэгэн гайхамшигтай түүх гарч байгаа. Энийг бол хүн болгон мэддэг. 8 настай бачраас 80 настай буурал хүртэл мэдж байгаа. Энийг би уншаад өгье гэж бодож байна. 6-гийн Иохан 6 дугаар бүлгийн 8-аас 15. Шавнырын нэг болох Симон Петрийн дүү Андрей Есүст хандан энд 5 талах 10 талах 2 загас байна. Тэгээд тийм хүүхэд байна гэсэн. 5 10 талах 2 загастай нэг хүүхэд байна. Энэ дотор талахтай хүүхэд байна уу? Өглөөнийхөө талахыг кармалаад ирсэн хүүхэд байна уу? Яг одоо пастор нь өлсөд байна л да. Талхнаасаа өгөөч. Цаашаа үргэлжлүүлээд ингэж байна. Гэвч тэр нь энэ олон хүнд юу болох вэ? Манайхан өсөж байгаа юм байвал гар өгчих гэн. За тэнд Ватикан маань өсөж байгаа шиг байна. Өөр тэр хойгоор зөндөө өглөөнийхөө цайнд ороогүй унтцсан хүмүүс зөндөө баг шүү дээ. Эдгээр маань өсөж чинь талахтай юм байвал гаргаад ирээч. Есүс хүмүүсийг суулгах гэвэ. За та бүхэн суудсан байна уу? Тэнцээ зогсож байгаа хүмүүс суугаарай. Тэр газар нэг зүлэгтэй газар бөгөөд 5,000 орчим ирчүүд суусгаасан байваа. Энэ сайхан зүлэгтэй газар юм тийм үү? Энд нэг ойролцоогоор нэг 5,000 хүрэх болоо манайхан. За 5,000 гуулаа сууж игээд өсөөрэй тийм. За 5,000 ирчүүд суусгаасан байваа. Тэгээд Есүс талхандыг авч талархал өргөөд суусгаасан хүмүүст тарааж өгөө. Мөн загсагч тэдний хүснээр өгчээ. Хүмүүс цацны дараа тэр шав нартаа юу ч хаяхгүй тулд үлдэгдлийг нь цуглуулаа гэв. Хүмүүсийг хоолсон 5-10 талхны үлдэгдлийг тэг цуглуулахад юу болсон гэж санана? 12 сакс дүүрчээ гэж байгаа юм. Хүмүүс идсэн шүү дээ нөгөө талхыг чинь 5 ширхэг талх авч атар талх авчирлаа. Байлаа гэж бодъё. 5,000 хүнд 5 атар талх юу болох вэ манайхан? Нөгөө 5 талхыг чинь бүгдээ хуваагаа идсэн. Гэтэл за одоо Есүс хэлсэн байна. Үлдэгдлийг цуглуулад аваад ирээ гэсэн чинь 12 сакс дүүрсэн гэж хэлж байгаа юм. Энэ гайхамшиг биш гэж юу? Амен. Хүмүүс Есүсийн үйлдэлсэн тэмдгийг үзээд одоо энэ чинь гол хэсэг нь явж байгаа. Үйлдэлсэн тэмдгийг үзээд ертөнцид ирэх ёстой өнөөх иш үзүүлэгч үнэхээр мөн гэж ярилцах болжээ. Тэгэд одоо бүр гол ишл нь 15 дугаар ишлэл дээрээс тэд ирж өөрийг нь хүчлэн хаан болохыг хүсэж байгааг мэдээд зайлж ганцаараа дахин уул руу явбаа гэсэн ийм ишлэл байна. Хүмүүс ирээд Есүсийг хаан болохыг хүссэн. Есүс тэрийг мэдээд тэднээс салан одож уул руу явсан гэж хэлж байгаа. За ерөнхийдөө бол одоо түүх маань ийхүү зүйлийг хэлж байна. Эллен Уайтийн хэлснээр бол тэнд 5,000 ирчүүд Библийн зарчмаар бол ирчүүдийн тоог л авдаг гэсэн. Ягаад гэвэл дайн тулаанд явхад ирчүүдийн тоог ихэнхдээ авдаг гэсэн учраас эмэгтэйчүүд хүүхдүүдийн тоо нийлэх юм бол тэнд 20,000 орчим хүн Есүсийг ингээ бүчээд тий Есүс эргэн тойронд бол сургаалыг нь сонсох гээд сууж ирсэн. Есүс орой олтол сургаал номлоос хийсэн. Гэтэл хүмүүс бүр явахгүй ингээд ваа хүүхдүүд хүртэлтэй жаанагийн охин над руу бүр ингээ хараа зогсоод байгаа хэрэг тий. Яг бүр жоохон хүүхдүүд хүртэл бүр Есүсийн сургаалыг сонсох гэж тэгээ өвч хүртэл ээж автаа цуг байсан гэж. Тэр тэн чинь 20,000 хүн 5 10 талах тэгээд 2 загсаар хоололсон ийм түүх гарч байгаа. Тэгээд та бүхэн боддоо ийм хаантай болчиход мөн гоё тий. Хүссэн бүгдийг өгдөг. Өнөөдөр хүн монголчууд тэгдэж ш. Та нар ингээд бид нар ингээд талхныхаа төлөө ингээд бор хоногийг өнгөрөөд штэ гэдэг. Оюутнуудаас асуунгууд бид нар ер нь тэгээд талхаа яаж олох талаар л ер нь их сургуульд суралцж штэ гэж хэлдэг штэ. Эцсийн бүлэгт ер нь талхны л асуудал байгаа юм шүү бид нарт. Та талх олох аргыг ер нь олж авсан уу?
Ellen White үе өгсөн номын 312 дугаар хуудсан дээр ингэж хэлсэн байна. Би нөгөө PowerPoint бэлдээ гэсэн чинь та бүхэн сая харсан бах тийм. Дууны бүр хараг ёстой. Twitch харагдаагүй тий. Тэгээд би дотор баярлж л л да. Хэрвээ PowerPoint бэлдсэн бол илүү их цаг алдаад яг гаргасан чи та нарт бүр юу ч харагдахгүй байл гэл бурхандаа бас талархаад сууж байна л да. Манай дархаах орой мөрөглийг авч явсан хэвээр ямар азтай юм. Азгүй ч юм шиг тий. PowerPoint бэлдэх цаг гарсан байгаа байхгүй. Ellen White хэлсэн байна. Сэтгэл нь хөөрсөн цугласан хүмүүс Есүсийг тэр дорн хаанаар зарлан тунхаглахад бэлэн байваа. Энэ хүн бусдын анхаарлыг өөрдөө татах гэх юм уу алдар хүндтэй болох гэж хичээхгүй байгааг нүдэрээ үзв. Түүнийг Давидын ширээнд суух гэж хизээч хичээж зүтгэхгүй байх вэ гэж эмээж байваа. Хүмүүс хоорондоо зөвлөө түүнийг хүчилж Израилийн хаанаар зарлан тунхаглахаар шийдэв. Дагалдагчид нь цугларсан олонтой нэгдэж Давидын хаан ширээ эзэнд нь өвлөгдөн очих ёстой гэж мэдэгдэжээ. Нөгөө 12 дагалдагч нь яасан гэж би нөгөө Есүсийн баруун гарт цуун, би Есүсийн зүүн талд нь цуун гэд бүгдээрээ мөрөөдсөн. Тэ өндөр албан тушаал мөрөөдсөн. Тэ Израилийг бүгдээрээ хамтаа захирна гэж мөрөөдсөн. Тэнгүүтээ хүмүүсийг төрхирж байгаа. Хөөш бүгдээрээ Есүсийг хаанаа болгоч. Хаан болох зохистой байгаас тий. Та нар ингэж талах чинь тэг бэлэн юу санаа зовхгүй тий. Ингээ өглөө босох чинь хоолн дээр ширэн дээр чинь таны идэх талах хоол чинь бүрэн бай. Та ажил хийх юу шаардлага байхгүй. Учир нь Есүс бүгдийг нь хангаж өгнө. Гоё байгаас тий. Гоё өстэй тий. Ерөөсөө ийм хаантай манай ерөнхийлөгч тийм байвал мөн гоё хөрөлсөх тий. Очоод өдөрт 20 мянгуулаа ард түмэн очоод өөрийнхөө хүссэн болгоныг хэлнэ. За, ерөнхийлөгчөө биднэрт ийм хэрэгтэй байна. Гэнгүүт ерөнхийлөгч санаа зовлтгоо. Ариа бол бурхны олон шавнар мэнгээ. Тэнгүүтээ яаж яадаг вэ гэхээр өдөрт 20 мянган хүнд бол ингээд 3.5 сая хүн амтай шүү дээ манай монголч тий. Тэгээ өдөрт 20 мянган хүн гэх юм бол нэг 175 өдөрт л Монгол улсын бүх хүмүүсийн хэрэгцээг хангана. Урагшаа хятадаас ирээнээс бараа зөөх ямар ч шаардлага байхгүй. Хойноос Европоос юу ч авчих шаардлага байхгүй. Ерөөсөө ерөнхийлөгчдөр очиход тий яах нь. Ерөнхийлөгч бүгдийг хангаад өгч. Яг л Израилийн ард түмэн ийм хааныг хүсэж мөрөжчихсэн. Ромын колоничлоос чөлөөлөөд өөрсдийг нь өдөр болгон цатгалан байлгах, өдөр болгон аз жаргалтай амьдрах ийм мөрөөдлийг тэдгээр хүмүүс хүсэж явсан. Тэгвэл Есүс яагаад зугтах болсон юм болоо? Та бүхэн юу гэж бодож байна? Ellen White эснэр ингэж хэлсэн байгаа. Есүс яагаад зугтсан юм болоо? Есүс эдний санааг ойлгож байсны сацуу. Эдгээр үйл ажиллагааны эцсийн уршиг дагаврыг тэд ойлгох үгийг тэд мэдэж байлаа гэсэн байна. Хэрвээ тухайн үед Есүс окей би хаа ч юм болъё гэд тэ бүх газар амар тайван бий болгоод тэ магадгүй хаанчлаа бий болгоод тэгээд тухайн үед бүх юм окей болцсон бол өнөөдөр та бид энд сууж авахгүй. Есүс алс ирээдүйд 2000 жилийн дараа аврагдах ёстой энд сууж байгаа Монголын адвентист чуулганд хамрагдсан гишүүнийг бүрийн төлөө тэр алсыг тэрээр олж харж ирсэн алсын хараг. Хүн болгоныг аврагдаасаа гэж тэрээр хүсдэг те. Хэрвээ тухайн үед 2000 жилийн өмнө Есүс окей бүгднгийнх хүслийг биелүүлээд хаан болоод за энэ тийчээ сайхан одоо те одоо диважинг бий болгоцсон болвол тэрний зорилго нь тийм байсан болвол өнөөдөр бид нар энэ суухгүй байх байсан. Ellen White үргэлжлүүлэн ингэж хэлсэн байна. Христийг захирагч болох ордлого нь араасаа бослого хүчирхийллийг дагуулж сүнслэг хаанчлалыг босгон байгуулах ажил үүсэд бэрхшээл учруулж болох байсан гэж хэлсэн. Хүмүүс Есүс бол хаан. Энэ орчны ертөнцийн хаан гэдэгтээ итгэдэг үү? Надтай хамт байна уу та бүхэн? Өөр юм бодсон сууж байна. Заавал байц хэдэн талхаа яаж идэх вэ гэж бодож сууж байна. Надтай хамт байгаа хүмүүс гараа өрчих гээ. Энд байгаа шүү дээ. Бас гараа өрөхгүй байгаа хүмүүсийг надтай хамт байхгүй байна гэж бодъё тий. Өчтөр би нэг номлын үеэр нэг газ хүнж нэг юм авчих, нүмерх юм авчих гээд
машин руугаа очиод ирэх хооронд яг номлол энэ чи дөнгөж хэлж байсан. Манай Дарха пастрын маань номлол их хэлж байсан. Гэтэл хүмүүс ингээд номлол дууссан юм шиг ингээд цуваагаараа доош явж байгааг би харсан л та. Тэгээд уул нь нэгдсэн чуулганы хамгийн оргил хэсэг бол Бурхны үгийг судлах хэрэгтэй шүү дээ, тийм. Амен. Та бүхэн анханаас надтай хамт байхгүй бол дараа нь миний юу ярих гэж байгааг ерөөсөй ойлгохгүй шүү. Кино нэг дундаас нүцгэр ойлгодог шүү дээ. Тэгээ эхнээс нь хамт байгаарай гэж дахин нэг уриалъя. Тэгээ бас хамгийн чухал зүйл болох энэ Бурхны үгэндээ бас идэвхтэй амрагдцгаая бүгдээрээ. Окей? За баярлалаа. Есүс бол хаан. Тэр бидний хүчилсэн хүчлээгөө тэрээр угаасаа хаан. Заримдаа бид нар яг түүнийг өөрийн хүслийн дагуу байх гаддаг. Тэгдэггүй гэж юу? Ерөөсөө бүх зүйл яг Есүсийг бид нар жинийг Аладдины шидтийн илүүдээр нэг гардаг нэг цэгэр өнгөтэй нөхөр гараад ирдэг мэдхүү. Ингээл илэнгүүт дотроос нь гэж гараад ирдэг те. Тэнгүүтээ за би чиний 3 хүслийг биелүүлье гэж тэгдэг те. Тэр 3 хүсэл нь ямар ч хүслээс хамаагүй хин нэг өхүүлээч өгөөч гэвэл тэр хүсэл нь биелнэ. Аимшигтай хүсэл байгааз. Эсвэл та надаа $50 сая өгч гэх юм бол яах вэ? Хүслэр чинь болог. Тэ? Юу ч хүссэн 3 хүслийг нь биелүүлнэ. Хүмүүс ер нь хүссэн зүйлээ авахыг хүсдэг шүү дээ. Та тэгдэг үү? Бурхныг заримдаа бид нар яг өөрсдийнхөө хүслийн дагуу өдөртөн чиглүүлээд яг өөрсдийнхөө хүслээрээ байх гэж оролддог шүү дээ, тэ? Бурхан минь ээ, та надад нэг $50 сая өгч гэл тэ. Өгөхгүй болонгот нь уурлаа тийм алфтай юм шиг тийм. Бурхан минь Солонгосын виз гаргаж өгөөч гэсэн чинь гаргаж өгөхгүй болсон чинь тийм. За энэ бурхан ч худлаа юм. Есүсээс нүрээ бууруулах тохиолдол бид нар зөндөл байдаг шүү дээ. Тэгээ за харин энэ жинигийн одоо нэг давуу тал нь айгүй гоё. Айгүй гоё л доо. 3 хүслийг нь биелүүлж өчөөд тэгээд бүгд буцаад дэлгүүр рүү орчдөг нь айгүй гоё ихгүй. Дараа нь тэгээд төвх гай болно гэсэн ерөөсөө асуудал байхгүй. Амар зүгээр. Гэтэл Есүс айгүй эвгүй хүслийн дуртай хүслийг нь биелүүлж өгч байгаа юм шиг, өгөхгүй ч байгаа юм шиг. Тэгсэн мөртлөнгөөс дэлгүүр рүү орохгүй. Дэлгүү гэдэг юм ч байхгүй. Хажууд байгаа л гэдэг. Яг яах гэдэг юм те. Ингээл хажууд байсаар л гэдэг. Тэгээд хүмүүс тийм учраас аягүй дургуулдаг. Тэгээд хүмүүсийг ер нь итгэж хүмүүсийг сүмд явдаг хүмүүсийг ер нь хоёр хувадаг юм байна л да. Нэг нь бол фэн гэж. Фэн гэж юу юм? Фанат, фэн. Тэгээд дэмжигч, хөгжөөл дэмжигч, баясагч гэсэн ийм утгыг агуулдаг. За би нөгөө Google дээрээс зүгээр ерхий одоо зүйлийг ингээд фэн гэж юу вэ гэдэг тодорхойлтыг хайлаа л да. Тэгсэн чинь ийм гарч ирж байгаа. Хүн хамтлаг спортын баг гэх мэтийг биширч дэмждэг нэгэн гэсэн баг. Хин нэгэн гэсэн. Фэн гэж юу вэ гэсэн чинь. Энэ англиар хайсан л да би тэгсэн чинь монголоор болохоор фэн гэсэн чинь нэг сонсон юм гарч ирсэн. Англиар хайсан чинь яг юм. Тэгэхээр энэ дээр нэг admire гэдэг одоо бишрэх гэдэг үг admire гэдэг үг гарч ирж байгаа байхгүй. Admire. Бишрэх гэж. Та бүхэн Есүсийн үйлцэн гайхамшгуудыг хараад дэмждэг үү? Биширдэг үү? Тэ? Гайхамшигтай түүхүүдийг уншихдаа биширдэг үү? Admire хийдэг үү? Ваа, энэ бол жирийн нэг биш вэ? Энэ бол агуу нэг юм байна. Яг түрүүний хүмүүс ч гэдэг. Энэ нөгөө эрх ёстой иш үзүүлэгч мөн байна. Энэ бишрэх, итгэх хоёр юугаар ялгаатай байх тусэ? Итгэж бишрэх хоёр юугаар ялгаатай? Англиар бол хоёр өөр үг байгаа байхгүй тий? Монголоор ч хоёр өөр үг ба шүү дээ. Вау, өстө гой туулж шүү. Ваа, гой бүжгэлж шүү. Тэ? Тэнгүүтээ ингээл нөгөө гой бүд өөртөөх нь сэтгэл санаанд нийцдэг тий? Нийцхийг бол бишрэх гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгээ фэнүүдийн онцлогыг бол та бүхэн дурдж ерөнхий онцлог нь. Фэнүүдийн ерөнхий онцлог бол сэтгэл хөдлөлөөл давтдаг гэж. Танд таалагдчихлаа бол та тэр хүнийг улам илүү биширч хөндлөж хайрлах болно.
цоомогийн фэн гэж байхгүй байх л та. Манай ээж ганцаараа сууж байгаа гэдэг. Манай ээж тийчээ сууж юм л та. Тэгээ манай ээж яг нөө хүүгээ юу ч хийжсэн тэгээд тэгээ өөрийнх нь нүдэнд гоё л харагдаж байгаа шүү дээ тий. Одоо нэг дими юм ярьж ивэл тэгэл гэл ганцаар инээж явах юм шүү дээ тий. Тэгээ ер нь ээж аав нар хүүхдүүдийн фэн байдаг тий. Ваа, юу ч хийжсэн гоё харагддаг тий. Тэгэд хамгийн том онцлог нь гэж байна. Сэтгэл хөдлөл дагна. Сэтгэл хөдлөл дагна. За энийг та бүхэн сайн хатчаараа заяа. Сэтгэл хөдлөл дагна. Тэгээ өөрт нь ашигтай л байж байвал хэдийн хугацаа өнгөрсөн ч гэсэн фэн байсаар л байдаг. Энд чинь бол би дуучин Ариунагийн улаан фэнийг бол би танд тэнцээ сууж байна. Миний өөдөөс хараад. Гэл тийм. Тэр нэг Ариуна маань янз бүрийн одоо скандалд өртсөн шүү дээ тий. Одоо ямар нэгэн үйл ажиллагаа тий. Нэг жоохон болохгүй бүтэхгүй юмд өртсөн ч гэсэн гэдэг миний хайртай гэдэг доочин гэл ингээд байж л гэдэг тий. Ягаад гэвэл түүний дуун, түүний байгаа байдал нь түүнийг ингээд бишрүүлдэг тий. Дуу Ариунагийн фэн хүмүүс байна гараар ирчих юм. Цөөхөн л байгаа тий. За юу нэг улаан фэн гэдэг бас тусдаа байгаа юм шиг байна. Тий. Та бүхэн зүгээр нэг цэнхэр фэн юм шиг байгаа тий. Жохон хүүтэн маягийн. Улаан фэн бол байгаа шүү. Улаан фэн. Тэгэд энэ улаан цэнхэр нь юу саам байхгүй. Сэтгэл хөдлөл дагна. За тэгээд дээрэс нь нэмээд модод дагна гэж байна. Модод дагна. Тэр хүмүүс бол мод дагдаг. Мод гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр бусад хүмүүс яаж хүлээж авч байна? Яг тэднэртэй адилхан. Одоо BTS-ийн юунод байна уу? Фэнүүд байна уу? BTS. Тэг чи гараа өргөж чинь тий. Яагаад гоё юм гэсэн чи айгүй гоё ингээд хүмүүс манай найз нар дуртай байхгүй би тэгээд дуртай болсон шүү дээ гэдэг. Ингээ явж идэг тий. За тэгээд цаашаа тэр фэнүүдийн хувьд бол тухайн хүн, тухайн хамтлаг, эсвэл тухайн баг зүгээр олон шүтэнүүдийнх нь нэг байдаг гэж хэлж байгаа юм. Фэнүүдийн хувьд. Та хүн төсөөлөд үзье. Олон шүтэн. За нөгөө лаг хүнлээд бишрээд яваад исэн хүн алдаа гаргаад олны хүн нэр хүнд нь навсаад л унах үед яадаг вэ гэхээр за дими гаргасан биш үү? За өөр хин бэ гэ хайгаад хэлдэг тий. Нэг ийм төрлийн. Жишээ нь Rocketbay гэдэг нэг одоо Rocketbay-ийн фэнүүд байна уу? Тийм ч тий. Би бас фэн л дээ. Тэгээ жоохон тийм ногоон фэн юм шиг байна гэж. Rocketbay жишээ нь ингээд зүгээр төсөөлөд үзье л да. Одоо сүүл үед тест хит болж байгаа. Мундаг бол залуу тий. Тэгээд тэр залуу ингээд юу гоё мундаг зүйлийг хийгээл ингээд авиас монголчуудын шүүгч тэнгүүтээ тэнцээ нэг хүүхэлтэй кино хийж явах шигтэй онц дүмдгээд тэгээд тэнцэнээс ингээд сая дис хийсэн чинь тэрнээс та хит бүүн болоод одоо ютуберс амар болоод ингээд явж яадаг жишээ. Тэгэл хүмүүс тэнд нь айгүй дуртай, айгүй үнэн үг хэлдэг мундаг залуу гэл тий. Ингээд явж байгаа байхгүй. Пуужин Баяраа гэдэг нэртэй тий. Тэгээд Пуужин Баяраа зүгээр төсөөлөд үзье л да. За tweet төмөн бодис түүний дараа нэг юм даваа гэдэг шиг тий. Зүгээр төсөөлж байгаа шүү. Гадаадуудаа нийлээд эх орныхаа газар нутгийг зараад алтны уурхай байгуулад тэгээд нэг сумын нутагт газар нутгийг ингээд тий бүр юучгүй онгочоод хажижээ гэж төсөөлөд үзье. Монголчууд ингээ газар нутгийн хүнсэн үнийг амар дургуулдаг шүү дээ тий. Rocketbay яг тэгээд тэгсэн гэ бод төсөөлөд үзье. Та бүхэн дуртай байх болгонд өргөжлүүлээд тэгвэл хүмүүс хараагаал гэлнэ. Тэгвэл зарим нөгөө фэнүүдээс нь зарим нь тэгнэ. Муу халзан толгой. Бүр яг мэдээд байсан юм аа. Энэ яг монгол хүн биш. Энэ яг Вьетнам улсын иргэн гэдэг. Зүгээр төсөөлж байгаа шүү. Тэр хүн монгол хүн шүү дээ. Монгол хүн шүү. Тэр хүн ямар ч гадны байгууллагатай хамтраагүй тий. Зүгээр төсөөлж байгаа шүү. Тэгээ фэнүүдийн санаа ерөөс яг ингэж оргож босдог. Юу лээ аль нь лээ манай. За. Ерөөсөл одоо фэнүүд гэдэг бол миний амьдрал, миний надад гоё сайхан таашаалыг өгч ивэл болоо. Өөр юм нэг шаардлагатай юм байхгүй. За энд Есүсийн фэнүүд байна уу? Яна. Миний сургалтыг ойлгох болно.
Би их ойлгомжгүй яриад байх шиг. Есүсийн фэнүүд байна гэсэн чи. Пан! Амен. Улаан фэн нэ тий. Үнэч минь. За цаашаа явъя. Фэнүүд яг хүүхчиг байдаг гинэ. Хүүхдүүд ингээд авахыг хүссэн юм л авдаг штэ. Натааг би аав. Тэ ээж аав нь цаасаас аваагүй гэл өгдөг штэ тий. Фэнүүд яг хүүхчиг байдаг юм л тий. За ингээл та бүхэн өөрсдөө итгэлийн амьдралыг бодчихгүй. Бүх зүйлийг хангаж өгдөг ээж аав л тэрэнд байх юм бол тий ерөөсөө энэ дэлхий болов зүгээр өөр сэтгэл дотор багтана. Ийм л хүмүүс гэж хэлж байна. Яг энэ залууг Библиэлд онцлсан байна. Марк номын 10:17-оос 22 дээр нэгэн залуугийн тухай гарч байгаа баян залуу. Есүс дээр Есүс би таны шав болохыг хүсэж байна. Таны дагалдагч болохыг хүсэж байна. Тэхийн тулд би яах ёстой вэ? Гэсэн чи Есүс юу шилдэг лээ? Чамд байгаа өөрт байгаа бүх ид хөрөнгөө зараад ядуус тарааж өг. Тэгээд ирээд намайг даг гэсэн. Өчтөр манай даха пастор маань биднэрт Матагийн талаар ярьсан шүү дээ, номлосон шүү дээ. Леви дээр очиод, Леви буюу Мата дээр очиод намайг даг гэсэн чинь бүх зүйлээ хаяа яасан. Мата Есүсийг шууд босоод дагаа явсан талаар бид нар өчтөр үзсэн шүү дээ. Сонссон шүү дээ. Тэгсэн нөгөө баян залуу яасан тэгсэн болов. Тэгэл царай нь үнэхтэй болоод яваад гисэн. Энэ залуу Есүсийг яг л фанат, фэн мэт итгэн биширдэг байсан. Гайхаж биширдэг байсан. Тэгээд Есүсийн бүх хийж байгаа юм түүнд таалагддаг байсан. Гэхдээ Есүсийг даах гэсэн чинь түүнд хамгийн том тэг нь юу байсан бэ гэхээр өөрийнх нь эд хөрөнгө байсан. Эд хөрөнгөө Есүсээс илүү хайрладаг байсан. Тийм учраас тэрээр Есүсийг дагаж чадаагүй харамсалтай. Би Есүсийг таньна. Би түүнтэй уулзч ирсэн. Би түүнтэй бүр гар орж бүр селфи хийсэн. Та бүхэн нэг алдартай хүмүүстэй селфи хийчихэд те эсвэл гар барьчаад эсвэл гарын үсгийг авчингуудаа хүмүүс бахархалтайгаар ярьдаг шүү дээ. Би наадахтай ч айлд тийм те зургаад даруулсан. Саяны залуу яг тийм байсан байгаа байхгүй. Ерөөсөө түүний фанат байсан. Гэтэ тэр түүний дагалдагч болж боломжоо алдсан. Өнөөдрийн цуглаж байгаа хүн бүр эзэг хэлж байна. Хамгийн том дагалдагч болох шалгуур нь юу байдаг гэж. Лук номын 9:23 дээр тэр тэдэнд бүгдд нь хандаж хэрв хэн нэг нь миний араас явахыг хүсвэл тэр хүн өөрийгөө үгүйсгэж өдөр бүр загалмаагаа өрч намайг дагаа гэж хэлсэн байна. Амен. Энэ чара нэг удаа загалмаагаа өрчээд тэгээд намайг дагаад явж хэлээгүй. Хизээ гэсэн мэт. Өдөр бүр та өдөр бүр өөрийнхөө загалмааг өрч Есүсийн араас дагдаг уу? Амен. Эцэг фанатууд биш харин дагалдагч нар олон байгаасаа гэж би эзний нэрээр хүсэн өрөөж байна. Тэгвэл дагалдагч чинь бас Google-с чих амар юм биш үү? Би завхуурсандаа биш шүү. Өөр тодорхойлт олж болох байсан. Гэхдээ энгийн нийтлэг байх нэг зүгээр болов уу гэж бодоод грек хэлэн дээр дагалдагч гэдгийг мататес гэж хэлдэг те мататес. Англи хэлэн дээр болохоор disciple гэж хэлдэг боловч өөр нэг үг нь болохоор papil гэж хэлж байгаа. Papil. Энэ ямар утгатай үг вэ гэхээр шав, сурагч, үргэлжлүүлэгч гэсэн утгатай үг хэлдэг. Сурагч гэдэг чинь тийм нэр үг биш шүү дээ. Тэгээд сураад явж байгаа хүнийг энэ сурж байгаа хүн байна. Сурагч. Яг нэр үг л баг л та. Тэгэд хамгийн гол нь цаашаа тэр үйл хэргийг нь үргэлжлүүлэгч гэж хэлсэн байгаа. Дагалдагч гэж хэн нэгний сургаалыг дагаж түүний арга барилыг амьдралдаа хэрэгжүүлэгчийг хэлнэ гэсэн. Есүсийг дагаж түүний арга барил, үг сургаалыг нь амьдралдаа хэрэгжүүлдэг хүмүүс байна уу? Амен. Өдөр бүр штэ. Та шабат дээр ирэнгүүтээ би итгэгч. Би Есүсийн үг сургаалыг би дагагч гэж та өөрийгөө хэлдэг бол
Библи арай өөр зүйлийг бид хэлээд байна. Өдөр бүр загламаагаа үрж түүнийг дагдаг хүнийг хэн гинэ? Дагалдагч. Өдөр бүр загламаагаа үрж түүнийг дагдаггүй хүнийг хэн гэдэг гинэ? Байн гэсэн үү? Фэн тэ. Фанатик. Фэн гэж хэлээд байгаа юм. Ийм ялгаатай. Дагалдагчдын онцлогийг би та бүхэнд хэлье. Тэдгээр хүмүүс бол сэтгэл хөдлөлтөөр бус харин ухамсар дээр суурилдаг гэж хэлж байгаа. Ухамсар. Ухамсар гэж юу юм бол? Дагаж буй нэгнээ мэддэг. Та Есүсийг мэддэг үү? Түүний зорилгыг бас мэддэг гэж хэлж байгаа. Есүсийн зорилго юу юм бэ? Бүх хүн аврагдаасаа гэж хүсэж байгаа тийм үү? Тийм учраас бид нарт агуу захирамж өгсөн. Явж бүх үндэснийг дагалдагч болох түн. Эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм өртөөж миний та нарт даалгасан бүхнийг тэднэрт даахаар тушаа. Зааж сурах гэсэн. Есүсийн хүсэл бол ерөөсөө юм. Та амьдралдаа яг түүний тушаал үгийг дагаж байна уу? Тэгээ хэрэгжүүлж байна уу? Түүний зорилгыг та мэдсэн үү? Мэдж байгаа мөртлөнгөөс фанат царайлаа суугаад байгаа юм шиг зү. Тэгээ хамгийн бас чухал зүйл нь бас Бурхны сэтгэлийг ойлгодог гэж хэлж байгаа юм. Дагалдагч нар Бурхны сэтгэлийг ойлгодог. Хүүхдүүд ээж аавынхаа сэтгэлийг ойлгож эхлэх үед бид нар юу гэж хэлдэг вэ тэрийг? Тийш дээ. Ухаан сууж дээ. Том болж дээ. Том болж дээ миний хүү. Гэдэг дуу байдаг уу? Цад гарах гэж чинь. Бага тий. Хүүхдүүд ээж аавынхаа зүрх сэтгэлийг ойлгоод эхлэхээр гоё байдаг тий. Гоё байдаг уу? Аав ээж тий. Иш миний муу ээж, иш миний муу аав ядарч байгаа бах та. Аль жоохон суугаад амар. Би таны над хийх гэж байгаа хэцүү хүн дарамтыг чинь би үүрэлцээд өгье. Тэгээ хүүхдүүд хэлээд ээжээ аваа би нэг цагийн ажил олцсон шүү дээ. Одоо хоёрыг сайхан жаргаана. Гингүүт бид нар те хөрөж жаргаж чадахгүй шүү дээ яг үндэ те. Тэнгүүт бид нар ингээл боддог те. Бид нар ч гинэ манай аав ээж нар боддог те. Биш миний хүү, миний охин том болж те. Ухаан сууж те л гэж хэлдэг тийм үү? Бурхны зүрх сэтгэлийг ойлгодог хүмүүс яг л ийм үйлдэлийг гаргадаг. Сүмдээ очингуудаа түрүүн бид нар драмаас харсан шүү дээ тий. Үнэхээр сүмд нэгдхийг хүсдэг. Бурхны ард түмний нэг хэсэг болохыг хүсдэг боловч зүгээр хажууд нь ингээ хараад фанатуудын нэг гол зүйл нь хараа ингээ суучдаг. Оо гоё шүү дээ. Алгаа ташаал. Аль би та нарын зүгээр гаднаас ч хажиглая. Сүмдээ л ирэхэд болно. Тэ өөрсдөөс ордоггүй, сүмийнхаа үйлсэлд ордоггүй. Гоё шүү дээ. Нэг шабат дотор нэг пастартаа ирцээ бүртгүүлэх гэж байгаа юм шиг хурж ирдэг те. Шабатаа ирж байгаа нь бас их юм да зайлуул гэж пастартаас боддог л да хөөх юм. Тэгсэн чинь яг итгэж одоо жинхэнэ дагалдагч хүмүүс бол заа үз. Шабатад хоол байхгүй юм шүү дээ. Пастра хоол яг уу би халааснаас нэг 5,000 төгрөг гаргачих уу? Гэтэ хөрөхгүй та нэг хэдэн төгрөг олж өгөөч. Пастра манай энэ сүмийн энэ тог тасарт юу болсон бах юм? Гэрэл нь шатсан бах юм. Би нэг сольчмаар та нэг аваад очиж. Пастра энэ 7 хоногийн өмнө энд нэг хог байгаад байсан. Одоо л байгаад би авч идэх үү? Заавал пасторт хэлэх албагүй л дээ тий. Зүгээр ингээд энэ сүм чинь таны сүм биз дээ. Энэ сүм чинь Бурхны өргөө биз дээ. Бид нар сүмээ хэрэг хайрлаж, хэрэг халамжилж, өөрийн мэд тий Бурхны өргөө мэд халамжилт юм бэ. За зөвхөн сүм биш. Нэг хүн ингээд сүмд нь ирсэн сэтгэл санаагаар унтсан байсныг харангуутаа очиж найзаа юу болсон бэ? Би чиний төлөө залбирч өгөх үү? Хүүшээ манай тэр их чи нэмлэгт хэвтсэн байж тээ. Пастора та очиж эргээч хамтаа явъя л та. Тим итгэгчд байна уу? Амен. Тим итгэгчд олон болох болтугай. Монголын үс маш олон болох болтугай гэдэг шиг тий. Монголын христийн дагалдагч нар маш олон болох болтугай. Тэдгээр хүмүүст амьдралд нь юу ч тохиолдож исэн нөгөө юу ч наалтахаа болсон гэдэг шиг тий. Есүсээс холдохоо болсон тийм хүмүүсийг дагалдсан гэдэг. Яков номын 1:2 дээр ах トゥ нар минь элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөргөж үзье.
фанатууд болохоор жоохон аимшигтай зүйл амьдралд нь тохиолдсон гот нь яа за худлаа юм байна. Аль бөөдөр очие доо. Би яваад. За эсвэл и амархан унцдгийг өөрөөс болж идэг те. Би фанатуудыг бас муу хүмүүс гэж бас хэлмээргүй байна. Яг бол фанатууд ч гэсэн авралыг авах зохистой хүмүүс байхгүй юу? Тэгээ сүмд тийм фанатууд олон байдаг үнэндээ яг үнэндээ. Тэгээ тэр хүмүүс фанатаасаа өөрчлөгдөж дагалдагч болоосоо гэж би өнөөдөр уриалах гэдэг. Илч Паул хэлсэн байдаг те 2 дугаар Коринт номын 11-ээс 11-23-аас 28 дээр би бүр ч илүү хөдөлмөрөөр ч илүү хоригдсноороо ч илүү бөгөөд тоо томшгүй занчуулж үргэлж өхлийн аюулд орж байлаа. Юдэчүүд намайг 5 удаа 39 дашуурдсан. Намайг саваагаар 3 удаа жанчиж 1 удаа над руу чулуу шидцгээж байваа. 3 удаа би усан онгоцны сүрэлд өртөж тэнгисийн гүнд өдөр шөнийг өнгөрөөж байлаа. Ахин дахин аялан явахдаа гол мөрний аюул, дээрэмчдийн аюул, нутаг нэгтний аюул, харь үндэстнүүдийн аюул, хотын аюул, говийн аюул, тэнгис дээрх аюул, хуурамч ах дүүсийн дунд байх аюул дундуур явж байсан бөгөөд хөдөлмөр болон хүнд хэцүү байдал дотор байж олон удаа унтлагын өсөж цангаж олонтой хоол ундгүй байж нүцгэрч даарч хөрч байлаа. Энэ бүгдээс гадна би өдөр бүр чуулгануудын төлөө зовних дарамтанд байна гэсэн. Есүсийн дагалдагч бол зовлон бэрхшээл тохиолдсон ч таны амьдралд асуудал бэрхшээл тохиолдсон ч тэдгээр хүмүүс яг Паул шиг хөдөлдөггүй бат хүмүүс, баган мэт хүмүүс байдаг юм аах дүүсээ. Яг энэ ч сууж байгаа хүмүүс тийм болоосаа гэж би өрөөж. Тийм хүмүүс ч байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Амен. Паул шиг Есүсийн 12 дагалдагч нар мэдээж анхандаа түүний фанат байсан. Үнэн. Гэхдээ тэдгээр хүмүүс өөрчлөгдөж жинхэнэ дагалдагч болж чадсан юм аа. Түүний үг сургаалыг, түүний сайн мэдээг, түүний сонгогдсон гэдэг тэр үгийг нь амьдралдаа хэрэгжүүлж, ойлгож, ухаарч чадсан юм аах дүүсээ. Өнөөдөр бид нар фанат байхгүй байцгаая. Түүний жинхэнэ дагалдагч нар байцгаая гэж би дахин уриалмаар байна. Есүсийн фэн байх амархан. Гэхдээ түүний дагалдагч байх хэцүү гэдэг юм райм явуучвал хэцүү нэрээ. Итгэгч нарын дунд нь бас фэн итгэгч гэж хоёр хувааж байгаа ч гэсэн сүн хоолтон, бор хоолтон гэж бас хоёр хувааж байгаа. Тэ? Библийн дагуу. Та нэг хүүхд төрлөө ээжээс. Хүүхд нэг за өсрөөл нэг 2 жил ээжийн сүгээр хоолдог тийм үү. Гэхдээ бас дундуур нь бор хоолдог хөргө орчих гээд байдаг тийм. 10 жил, 20 жил, 30 жил сүмд явсан мөртлөнгөөс сүү уусаар байвал яах вэ? Бусдын анхаарал хандлагыг ингээд тэг өөр дээрээ ингээд авах гад бурхнаас нөө жиний шиг тэг ийм өнгөөч өгөхгүй болгоод гомдол гэл тэг үүлээ явдаг тийм итгэгч нар байхгүй байцгаах төсөө. Бор хоолнд орсон бол тэг өсөж томорч бусад нөө дүүнэртээ хоол хийж өгдөг ах эгч нар болцгоо явах төсөө. Жинхэнэ Христийн дагалдагч нар байцгаая гэж уриалмаар. За жоохон зүйлсүүдийг цаг нэлээ явцсан юм шиг байна. Би ч одоо ууланд 15 минут л номлоно гэж гарсан чи юу вэ? 25 минут номлолчихоо яач вэ? Энд дээр ингэсэн байна л да. Жинхэнэ харилцаа золиос суурилдаг бол хувиа хичээсэн харилцаа нь ашиг хонжоо дээр суурилдаг гэж хэлсэн байна. Жинхэнэ харилцаа золиос суурилдаг гэж. Танаас жинхэнэ дагалдагчаас золиос гарахад нэг юм боддоггүй. Харин фанатуудаас фэнүүдээс золиос гарах үед яа ямар амар юм гарчаа би дахиж тэгмээргүй гэж хэлдэг ба. Та золиос гаргадаг бол та Есүсийн жинхэнэ дагалдагч нар. За олон зүйлийг би алхасыг гэж бодож байна л да. Тэгээд Эл Нойтын нэг бичээсийг уншиж өгөөд одоо үргэлжлүүлээд хөдөлгөөнд номлоо бүгдээрээ сонсъё гэж бодож байна. Агуу үнэн таагүй сэтгэл буруутгалыг мэдрүүлдэг учраас үннийг хүлээн авах, зарлан тунгалахад маш их саад учирдаг. Ийм шалтгааныг үнний төлөө тэмцэгчд үүсгэж хизээч чадаагүй юм. Гэвч эдгээр хүндрэлүүд Христийн жинхэнэ дагалдагчдад саад болохгүй юм аа. Чухал үүргээ ухамсарласан итгэгчид загалмаагаа эргэлт буцалтгүйгээр үүрч Илч Паултай хамт цаг зуурын ялахгүй зовлонд бидэнд мөнх алдрыг үлэмж ариунаар бий болгож байна хэмээн тооцож эртний нэгэнтэй адил Христийн төлөөх буруутгал нь Египтийн эрдэнсээс агуу их баялаг мөн гэж үзжээ гэж Эл Нойт агуу тэмцэл номон дээр бичсэн байна. Таны амьдралд
ямар ч зовлон тохиолдож исэн та ганхахгүй байгаа бол Есүс Христтэй хамт байгаа бол та түүний жинхэнэ дагалдагч болж чадчихъя гэж та үзэж байна. А түүнээс биш та шабатыг мундаг сахидаг хэрнээ. Сүмдээ мундаг ирдэг хэрнээ. Есүс тасархаа штэ. Гэхдээ хажуунаас нь би ажиглаас сууж байна. Энэ хаанчлалын ажилд би гар бие оролцуулах арай л болоог байна. Цаг нь болоог байна гэж бодож байгаа бол та одооноос өөрчлөгдөж байна. Есүс Христийн нэрээр түүний фэн биш, түүний жинхэнэ дагалдагч байгаасаа гэж та бүхнийг уриалаад өнөөдөр хамтдаа